За сайн байцгаана уу? Эмч Солонгоо байна. Та бүхэндээ өнөөдөр илэгний Б вирусын эсрэг вакцинда яагаад хамрагдах ёстой вэ гэдэг талаар танилцуулъя. Илэгний хавдрын ихэнх шалтгаан нь Б вирус байдаг. Б вирус маань өөрөө Б вирусыг халдвар авсан тохиолдолд Д гэдэг вирусыг халдвар авах эрсдлийг бий болгож байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Б вирустэй хүнд л Б вирусын дотор Д вирусын халдвар авдаг. Тэгэхээр хэрвээ та урьдчилсан шинжилгээгээр Б вирус байхгүй гэж онцлогдсон бол Б вирусын эсрэг заавал вакцинд амрах хэрэгтэй. Ингэснээр яа гэв бэ гэхээр шууд вакцинд амрагдаа сарын зайтай 2 тун, 6 сарын зайтай 3 дахь тунгаа авснаар та 10-аас 15 жилийн дархлаатай болохгүй юу? Д вирусын халдвар авахгүй, мөн Б вирусын халдвар авахгүй. Ингэснээр та илэгний хавдар өвчнөөс урьдчилсан сэргийлэх боломжтой болох юм аа. Тэгэхээр илэгний Б вирусын вакцин идэвхтэй амрах хэрэгтэй.